Сайн уу манайхаа. За нэрээ би саяхан бүр галзуу уулчид группийн хоолыг хариуцж хийсэн. За тэр бичлэг маань үнэхээр бүүн болсон. TikTok дээр бүр 41,000 хүн үзсэн байсан. Facebook дээр 110,000 хүн үзээд, Instagram дээр бас хөөрхөн үзэлттэй байсан. За тэгээд ойрдоо би бичлэг хийхгүй жоохон ингээд урам авахгүй байсан. Харин энэ бичлэгийг хийснээрээ бүр урамтай болсон. Тэгээд бас байнга л гэртээ цовын хийдэм чи бас айлд цовын үйл сонирхолтой юм болоо гэдэг нэг айлд ингээд хөрчин хонгоолгоод нэг сайхан цовын хийлээ. За энэ цовын маань үнэхээр гоё болсон гэд. Яагаад гоё болсон бэ гэхлээр энэ айлын эзэн ингээд гурлуудаа ингээд гоё бэлдсэн байсан. Тэгээд тэр гоё өнгөнгийн гурлаар нэм гоё цовын хийсэн. Та хэд маань миний бичлэгийг дуустал үзээрэй. За тэгээд төмөс ногоогоо арилгаад бас нэг жоохон маягтай бичлэгээ гоё болгох гээд ингээд гамбац за эргүүлсэн байна. За тэгээ хоолоо хийгээд үнэхээр гоё байсан. Би ер нь энэ хоол хийхдээ бол миний энэ зүгээр яг ийм сонирхол байгаа. Түүнээс би яг ингээд ийм сургууль соёлыг бол төгсөөгүй. Бас мэдээж сургууль соёлыг төгссөн бол бас өөр байх бах. Гэхдээ яг чи миний сонирхол гэх юм уу, хобби гэх юм уу, аль хүнд нэг байдаг та. Тэр бол минийх зүгээр л хоол хийх хэрэгтэй юм билээ. Би яг тэрийгээ сүүлд олж мэдснээс хойш бичлэгээ бүр аймаар ариун хийж байгаа. За тэгээд миний энэ цовын бэлэн болж байна. Та хэд нь үзээрэй. Бас тавгаас чимэгтэй байх зүгээр юм болов гэж хэлсэн. За тэгээд намтрхан хоолоо идлээ. Bye bye.